За өдрийн мэнд хүргэе. Амралтын өдрүүдээр бас нэг мэдээлэл хийсэн. Улсын хурлын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай гэдэг ийм асуудлыг хууль зүйн байнгын хорооны дэмжснээр оруулж ирсэн өнгөрсөн 5 өдөр. За хууль зүйн байнгын хорооны дарагтаа уулзаж би тодруулна гэж хэлж ирсэн. Яагаад энэ асуудлыг дэмжсэн бэ гэдгийг. Гол яригадаад байгаа асуудал бол улсын хурлын гишүүн бүр эрхээ хугацаа буюу 4 жилийн хугацаанд туйлын хэлтийн байгууллагад шалгагдахгүй гэдэгтэй холбоотой асуудлууд хөндөгдөж яригадаад байгаа. За энэ дээр Арслан намын бүлэг бас албан ёсоор 3 хоногийн завсарлага авсан гэдэг та бүхэн маань мэдж байгаа. Улсын хурлын гишүүн Арслан намын манай Ганбат гишүүн бас энэтэй холбоотойгоор бол бидэнд би одоо хэрэв хуулийн хэлтийн байгууллагаас дуудвал би өөрөө гүйцэж шалгуулна гэдгийг хэлж ирсэн. За энэ яг юу болсон бэ гэхээр хууль зүйн байнгын хорооноос тодруулахад бол үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай асуудлыг хууль зүйн байнгын хороор оруулж ирсэн. Энийг л бид нэгдсэн чуулганы хуралдаанд оруулахыг дэмжсэн гэдгийг цогтоодор дараа хэлж юм лээ. За өчигдөр Ганбаатар гишүүн бас мэдээлэл хийж авах шиг байна. Энэ өөрийнх нь үндсэн хуулийн цэцэд гаргасан хүсэлттэй холбоотой бичгээ барьж байгаад өөрөө тодорхой хэмжээний бас мэдээлэлүүдийг хийсэн. За энэ дээр Монгол Улсын их хурлын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай гэдэг 2025 оны 9 сарын 24-ний өдөр ийм хүсэлтийг аль биесээр гаргасан байна. За би энийг та бүхэнд уншаад өгье. Гол агуулга юм. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45-ийн 2-2 гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг албатан саатуулах, баривчлах, цагтан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзэн улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх тухай саналыг улсын хурлд оруулсан гэсэн заалтад дүн шинжилгээ хийж үзэхэд гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн нь үндсэн хуулийн 29-р зүйлийн 3-д өргөсөн тангараа зөрчсөн эсвэл улсын хурлын гишүүн болсноос хойших цаг хугацаатай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэх асуудал бус тухайн гишүүнд холбогдуулан амьдралын цаг хугацааны аль ч үед хийсэн үйлдэл эсвэлтгүүтэй холбогдуулан хэрэг үүсгэж болохоор үүнээс улбаалan түүнийг албатан саатуулах, цагтан хорих, баривчлах асуудлыг улсын хурлд ерөнхий прокурорт оруулахаар хуульчилсан байгаа нь үндсэн хуулийн 29-ийн 3-ыг зөрчиж улсын хурлын гишүүний ард түмнийг төлөөлөх үндсэн үүрэг цаад болсон зохицуулт байна. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45-ийн 2-ын 3-д гишүүнийг эрүүгийн хэрэгт шалгаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэн шилжүүлэхийн өмнө улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай саналыг улсын хурлд оруулсан гэх заалт нь улсын хурлын гишүүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх төрөл бүрийн үйл ажиллагааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ ажиллагаанд өргөсөн тангарагаас санагцаагүй тангараг өргөсөн цаг хугацаанаас хойш гэмт хэрэгт холбогдоогүй байхад эрүүгийн хэргийг хянах процессын бүх төрлийн ажиллагаанд оролцуулж байгаа нь мөн л гишүүний ард түмний нэг төлөөлөх ажлаа хинээс хараад бусаар бүрэн дүүрэн гүйцэтгэхэд маш том саадтгаар дарамт шахалтыг үзүүлж байна гэсэн. Ийм утгатай бичгөө. Энэ юу гэсэн үг вэ гэхээр гол утга агуулга нь улсын хурлын гишүүний бүрэн эрх буюу 4 жилийн хугацаанд улсын хурлын гишүүнээс сонгогдохоос өмнө өөрөөр хэлбэл улсын хурлд тангараг өргөхөөс өмнө үндсэн хуулинд тангараг өргөхөөс өмнөх үйлдсэн аливаа гэмт үйлдэлийг бол улсын хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа буюу 4 жилийн хугацаанд хянаж, цагдаж, шалгаж, хорж ийм процессыг бол хуулийн хэлтийн байгууллага явуулахгүй л гэдэг утгыг шууд агуулж байгаа. За тэр нь өөрөө улсын хурлын тухай хуулийн 45 дугаар зүйл буюу улсын хурлын гишүүний бүрэн эрх түтгэлзүүлэхтэй холбоотой асуудалтай холбогдож байна. За би үндсэн хуулийн энэ 29 дугаар зүйлийн 3-ыг та бүхэнд уншаад өгье. Улсын хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаас нацаж үндсэн хууль зөрчсөн бол түүнийг улсын хурлын гишүүнээс эгүүлэн татах үндслэл болно. Улсын хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг улсын хурлын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх хэсгийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдэлсэн гэж шүүх тогтоовол улсын хурл түүний гишүүнээс нь эгүүлэн татна гэсэн ийм заалт. За улсын хурлын тухай хуулийн 45 буюу Ганбаатар гишүүний үндсэн хуулийн саяны 29-ийн 3-ыг улсын хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45-ийн 2-ын 3 зөрчиж чинь гэж үзэж байгаа маань юу гэсэн заалт гэдэг вэ гэхээр улсын хурлын тухай хуулийн 45 дугаар зүйл гэдэг ингээд зүйл байна. Энэ өөрөө улсын хурлын гишүүний халдшгүй байдал бүрэн эрхийг түтгэлзүүлэхтэй холбоотой заалт. За 45-ийн 2-ын 3 дээр гишүүнийг эрүүгийн хэрэг шалгаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэн шилжүүлэхийн өмнө улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай саналыг улсын хурлд оруулсан гэдэг заалт. За ерөөсөө энэ 45
дугаар зүйлтэй холбоотой заалт бол улсын хурлын гишүүний бүр эрхийг дараах тохиолдолд түтгэлзүүлэх эсэх асуудлыг улсын хурлд хэлцэн шийдвэрлэнэ гэдэг 45.2.1, 45.2.3, 45.2.2 гэдэг ингээд заагаа бичсэн багхгүй. Энд дээр 45.2 дээр жишээлбэл улсын хурлын гишүүний бүр эрхийг дараах тохиолдолд түтгэлзүүлэх эсвэл эсэх асуудлыг улсын хурлд хэлцэн шийдвэрлэнэ гэдгийг уншаад байв. 45.2.1 гэмт үйлдэлийнх нь явцад эсвэл гэмт хэргийн газарт нотлох баримттай баримжилж улмаар улсын ерөнхий прокурор гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай саналыг улсын хурлд оруулсан. 45.2.2 гишүүнд ноогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг албан саатуулах, баривчлах, цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзэн улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай саналыг улсын хурлд оруулсан. 45.2.3 гишүүнийг эрүүгийн хэрэгт шалгаж яллах дүгнэлт үйлдэн шүүх шилжүүлэхийн өмнө улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай саналыг улсын хурлд оруулсан. 45.3 эрх бүхий байгууллага гишүүнийг энэ хуулийн 45.2.1 заасны дагуу баривчилсан бол энэ тухай улсын хурлын дараад 3 цагийн дотор нэн даруй мэдэгдэнэ. 45.4 улсын хурл чуулганы үеэр энэ хуулийн 45.1, 45.2.1, 45.2.2, 45.2.3 заасан саналыг хүлээн авсан бол ажлын 5 өдрийн дотор гишүүний халдшгүй байдал эсвэл бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэх. Энэ бол ерөөсөө энэ 45 дахь зүйл буюу улсын хурлын гишүүний халдшгүй байдалтай холбоотой түүний бүрэн эрхийг түтгэлзүүлэхтэй холбоотой заалтал байдаг. Энэ агуулга нь өөрөө юу гэхээр та улсын хурлын гишүүнээр сонгогдохоос өмнө тангараг өргөхөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн байсан ч тэр нь тогтоогдвол тухайн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсэж хянан шийдвэрлэж тодорхой мэдүүлэг мөрдөн байцаалт баривчлах саатуулах тодорхой хэмжээний үйл ажиллагааг авнаа гэсэн залт байхгүй. Тэгтэл Сайхуугийн Ганбаатар гишүүний оруулж ирсэн үндсүүлийн гаргасан энэ хүсэлт нь өөрөө юу вэ гэхээр улсын хурлын гишүүн энэ тангаргаа өргөсөн тангаргаасаа няцаагүй. Энэ тангараг өргөсөн цаг хугацаанаас хойш гэмт хэрэгт холбогдоогүй байхтай холбоотой асуудал гэж байна. Ерөөсөө л тангараг өргөсөн болвол өмнөх гэмт үйлдэлүүд дээр ямар нэгэн нөхцөл байдлаар 4 жилийн хугацаанд тухайн гишүүнийг шалгахгүй гэдэг л утга агуулга шууд байгаа гэсэн үг. За ийм л юм байгаа юм. Тэгээд энэ дээр бол одоо төөрөөдөхөн байхгүй, бичгэн энд байна. Хуулийнхын заалтууд нь маш тодорхой байна. Тэгээд бид нэр хэдийгээр улсын хурлын гишүүн тангараг өргөөд халдваршгүй байдалтай болж байгаа ч гэсэн альва гэмт хэрэг үйлдсэн болвол тангараг өргөхөөс өмнө хойно гэдэг хамаагүй. Гэмт хэрэг үйлдсэн л бол өмнөхөө дагуу тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой гэдэг энэ үндсэн хуулийн зарчим өөрөө нөгөө талдаа улсын хурлын тухай хуулийн энэ зарчим өөрөө эрх тэгш байх гэдэг энэ зарчим өөрөө үйлчлэх ёстой л гэж харж байгаа. За ийм л амархан зүйл байна. Тэгээд улсын хурлын гишүүд ийм давуу байдал эдэлж болохгүй. Тийм учраас энийг миний дэмжихгүй. Улсын хурлын гишүүд бас энийг бити дэмжээрэй гэдэг ийм уриалга гаргасан утга учир маань энэ. Гэхдээ улсын хурлын гишүүд гэхээс илүүтэй үндсэн хуулийн цэцгээр бас энэ асуудлууд эцэлэгдэн шийдвэрлэхээр ийм зүйл юм байлээ шүү. За энийг би өнөөдөр тайлбарлаж өгсөн.